мэдээж альва урлан тэмцээнд орж байгаа авраг болохын төлөө ордог шүү дээ. Одоо би 3 дуурайнд орё. Тэгээ хүрэл медаль авъя гэж ямар ч тамирч ордог. А яг түүнтэй адилхан орсон. Яг гэвэл энэ олон мянган хүний нэгдэл учраас энэ дотор бол олон урлагч үзэл байх ёстой. Тэр нэг. Тэгээд төлөв би өөрөөс нь төлөвлөж биш гэж баян хэлээд байгаа шүү дээ. Тэр төлөвлөгчнэрийн хийж байгаа асуудал байхгүй. Надад слайд байсангүй, танилцуулах тийм баг байсангүй. Яг тэр бол яг миний хувийн асуудал. Манай намч одоо нэг баахан хулгайч нарын үүр шиг нэг тийм боллоо ш. 2 сарын хугацаанд. Тэгээ одоо нэг хэн сайн хулгайч вэ гэдэг тодруулах гэж байгаа юм шиг. Гэтэл энэ 317 мянган гиш би өөр 2011 оны гишүүн л дээ. Тэгээ бас өөр ус зөндөө хүмүүс байгаа шүү. Тэр талаас би гишүүний хувьд бол нэрээ дэвшүүлээ гэсэн тийм мессеж тавьсан. Тэгээ телефон явсараа тэгээд бол баг тэр хурлаж өглөө надаас өөр нэр дэвших байхгүйсэн шүү. Бүгд нэрээ татсан шүү дээ. Очвол нэр дэвшиж маань өмнөх өдөр би сайн мэдэхгүй нэгэд яриа өгсөн байсан. Би тэгээд баг ганцаар үлдсэн болов би бодсон шүү. Тэгээд төлөөлөгч нараас бол хүн нэр дэвшээгүй. Очвол бас. Би намын гишүүний хувьд тэгээд энэ мэдээж одоо энэ 30 гаруй жил Монголоос арчсан нийгэм цогцлон бүтээж байгаа. Тэгтээ хурал бол өөрийн арчилтай байх хэрэгтэй. Яаж намын даргаараа тавьж байгаа хүнийг түмэн олны өмнө бол бас тодорхой хэмжээний илдвэрийг хангаж тэр одоо тэр тавьж байгаа 33 хүн асуулт тавьсан шүү дээ. Тэр болгон чинь бол бас амьдралаас гарч байгаа. Яагаад манай төрийн хямралын болов? Яагаад төрөөрж байгаа усад ингэж асуудал үүсэхгүй гэдэг нь тэр цаад үндсэн гаргалгааг энэ болцоог ашиг би хэлэх гэсэн гол зорилготой байсан. Тэгээ мэдээж тэр хайлтсан юм дээр тад маа харсан мэт одоо тэгээд бүхэл нэг шалгалтанд бэлтцсэн нэг текстээ буруу уншчихгүй гэдэг нэг тийм нэг хүүхэд гараад ирж байгаа. Баах юм цаанаас нь бүхэлдээ яам тамгагүй бэлдээд өгсөн. Би бол ерөөсө 30 жилийн амьдралаас өссөн. Ялангуяа энд байгаа одоо энэ манай нийгэм яагаад нэг болохгүй байгаа гэдэг учгийн тэр үндсэн үйл талаас, эрх зүйн талаас, эдийн засаг талаас за хайтич бол миний үндсэн анхны төгсөн мэрэгчл одоо тэрийг яриад явах тийм. Ер нь бол бид нар яагаад ийм асуудал руу орчих вэ гэдэг нь тэрийг л би бас төм олонд хэлээсэн гол зорилго байсан. Тийм ч учраас одоо иргэдийн төлөөчтэй хурлаа манай үндсэн үйл нэг том бүлэг ерөөсөө амжилт чадаагүй шүү дээ. Намууд ч азаргал асуусан. Тэр одоо дүүрэг намд одоо зандаж тэр дараа их хурлын дараа багтаа бол 19 оны үндсэн үлийн өөрчлөлтний гол юм бол дүүрэг суманд нам иргэдийн төлөөчтэй хуралд орохгүй гэсэн юм бараг залд орж ирсэн ш. Тэр хэрэгжүүлээгүй. Яг энэ бол маш чухал залд байхгүй. Одоо бид нар миний энэ яриад байгаа юм бол одоо чинь улс төрийн намын үйл үндсэн үйл ингээд барихад ерөөсөн нам бол дэмжигчтэй байх хэрэгтэй. Тэгээс гишүүн гэж ингээд хуучин шиг ингэж аваад одоо 317 ч гэдэг юм нөгөө нам 150 ч гэдэг юм уу зарим 60 70 гээд зүгээр дэмжигч. Дэмжигч гэдэг бол дэмжигчийг бий болохын тулд иргэдийн хурлыг хэрэгжүүлнэ өгөх ёстой. Одоос иргэдийн хурал аливаа намын шат дамжлага байж болохгүй. Одоо нийслэлд аймаг сумж биш. Хэрвээ бид нар ингээд нам оруулснаас иргэдийн хурлыг амжилуулгаар ямар сөрөг давар орсон байвал Монгол улс маань маш их задарч байна. Одоо бүр 330 сумын дотроо цэнхэр улаан гэж задраа. Тэр үтгэл 1700 баг хүртэл задарч байгаа байхгүй. Энэ аимшигт үзэгдэл байхгүй. Энэний гол үндсэн юм нь юу вэ нэгвэл иргэдийн хурлыг хэрэгтэн өгье. Тэгээ манай зарим нэг төлөөлөгч бас гайхаад асуужсэн. Юу иргэдийн хурлыг иргэд өгчих юм бол бараг л тэр яаж тэдэн чадах юм гэсэн юм ярьж байгаа. Уучлаарай бид нар гадаад паспорт өгөх, малыг иргэд өгөх, иргэдээ өмч өгөхөд орон сууцыг өгсөн. Тэр үед бол дандаа юм сөрөг юм бол ялангуяа манай тухайн үеийн Монгол Ардын хувьслал намс их гардаг байсан. Иргэндээ итгэдэг байсан байна. Тэгээд тийм учраас одоо энэ намууд иргэдийн хурлыг очиж азаргалчаад иргэдийн төлөөлөгч гэж хүмүүсийг суулгаад би тэнд бол хамгийн чинь имийг л засчихад бол аюулгүй том өөрчлөлт гарна. Ядаж суман дээр улаан зэгрээ талцхаа болно. Ядаж одоо хамгийн аюултай үзэгдэл юу гэвэл бид нар бол яг ингээд гэр бүл талаас нийгмийн талаас аваад үзэхэд юу олон хол тусмаа хол тусмаа сайн. Гэтэл аймаг үтгэл одоо сумандаа хүртэл гэр бүл болох байж шүү дээ. Тэгээ багт бүр асуудал шүү. Ер нь улаан зэгрээ. Энэ бол гол сөрөг юм нь юу гэвэл
Монгол төвний нөгөө ив нэгдэл хэдэмиг тараан бутаргах ажил хийгдэж байгаа. Энэ тэгэхээр манайхан өөрсдөө мдэггүйгээр хийх ажил байхгүй. Тэгээ энийг засаа гэж. Яг хөө дөрөн бол байгаа. Гэхдээ бол намын дагуу шүү тодорхойсон шүү дээ. Энэ засгийн газар ажиллуулна. Тэгэхээр 27 онд одоо ерөнхий сонгуулийн залууч өөрөө 38-тай энэ сонгуульд орохгүй. Гэхдээ энэ залууд маш том ачаа өөрж байгаа 2 сонгуулийг давж гарах үүрэг ирж байгаа байхгүй. Тэгсэндээ ачаал ирж байгаа гэсэн үг. 24 төрчихдөггүй. Гэхдээ бид нар ч улс төрийн юу нөгөө талаар байгаа шүү дээ. Хурлын энэ дээр бол улс төр тэгэл явна шүү дээ. Бол их хурлын дарга болох болов гэж бодож байгаа. Энэ зэрэг асуудал. Гэхдээ манай ард намын залуучууд маань нэг дэвшгүүнээс 100 сая төгрөг авч ирсэн шүү дээ. Манай ардын нам бол мөнгө авдаггүй. Өөрсдөөс гишүүнд бас эрхээ эдлээд тэрийг дэвшүүлж байгаа. Би тийм учраас мөнгөгүй учраас дэвшиж байгаа. Тэгээ нэг тийм асуудал байна. Ер нь бол аль ч тохиолдолд тэр нь улс төрийн эрх мэдэл гэдэг бол намаар дамжиж очиж байгаа. Манай 92 он өнцөж тэгж хийгдсэн. Тэгээд намаар дамжиж улс төрийн эрх мэдэл аваад тэнийгээ цаашаа төрийн нийтийн хамгаалалтын өмч буюу одоо би маш тодорхойлж төрийн өмч рүү эзэн суух гэсэн тийм санаархас сүүлийн 30 жил янз бүрээр явагдаж байгаа. Энэ бол хөв итгээд өөрийн бас санаадлаар орж байгаа. Дээр нь бона газрын эвлийн баялаг энэ маш том капитал руу ямар нэгэн байдлаар эзэн суух шийдвэр гаргуулах тэр үйл явцанд гадна дотн нөлөө маш их байгаа шүү дээ. Тэрэнд золиосонд бол маш олон залуучууд явлаа шүү дээ. Бис одоо тодорхой байсан. Хоёрд нь одоо амар Исландч бол одоо тэгээ өмнө бол баяр даргаас болоод бүгд л шоронд явж шүү дээ. Ашгүй явах тийм бол. Тэгэхээр яагаад монголчууд энэ том бүтээн байгуулалтын том шийдвэр гаргасан хүмүүсээ ийм айхтар шийдэх чинь гэдэг нь өөр асуудал байхгүй. Тэгээд одоо энэ учир залуу бол одоо би чинь 40 гарсан гэсэн баг 39 юм би баг дараа нь тарлаа л да. Энэ залууг бол бас хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр маш олон хүн шийдвэр гаргана. Тэр болгон дээр бол бид нар энэ төрийнхөө улсынхаа төрч юу вэ? Улсынхаа төлөө юм гаргасан улсуудаас нэг тодорхой хэмжээнд бол хамгаалтай байх хэрэгтэй. Түүнээс биш зүгээр энэ эрх мэдлээ ашиглаад авилга аваад албан тушаалаа ашиглаж авилга хийх бол аваад тодорхой хэсэг этгээдүүдэд бизнесийн боломж олгоод тэр бол явдаг газар явна шүү дээ. Энийг шалгадаг, мөрддөг, байцаадаг бүх систем манад байгаа. Энэ бол тэр замаараа шалгагдав. Зөв шийдвэр гаргах гэдэг өөр асуудал. Улс төрийн бужигнаанаар олзоолох гэж явах нэг тийм таатай үзэгдэл биш л дээ. Чин одоо 2008 оны 7 сарын 1-нд айхтрын болсон шүү дээ. Тухайд Монгол Ард Өвсөлтөнд 45 судал авч ирсэн. 5 иргэнэ бид нар бодоод алдсан. Шинэ гэтэл тэр олзыг хайгаад 5 сайд болол арчсан нам чинь одоо 5 сайд авал 5 оны бууцсан асуудал яриаггүй шүү. Сүд нийлбэлж өргөж гарч иж байгаа нэг тэр нөө цаадсан баг. Гэтэл энэ улс төрийн ийм юмнаас олд сайж явна гэдэг бол тийм ойлгохтой юм биш ээ. Одоо зээх бол дэрсэн намын дээр хурлын дээр байж лээс шүү дээ. Энэ бол урд нь байжсэн юм. Тэр бол нэг асуудал. Гэхдээ одоо улс төрийн нам гэдэг бол энэ төрийн эрх мэдлийг авахын төлөө тэмцэл явж байгаа шүү дээ. Тэр тэмцэлдээ очисон тухайныг байгуулах өөрөө ямар их хурлын дарга тэрний ерөөсөө тэр намын асуудал байхгүй. Манай цөөнх манаас цөөнхийнхөө үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй. Ер нь бол бид нар парламентыг маш устгасан юм бол цөөнх ажиллая. Цөөнхийг бид нар цөөнх талаас нь одоо энэ төрийг хянах, засгийн газрыг хянах цөөнхтэй байдаг байхгүй. Гэтэл одоо 90-92 он 71 судал байсан. Дараа нь ганцхан нэг голд нэг арслан 50 судал авсан. Дараа нь 2000-аас 2004 он 72 судал авсан. Дараа нь 2004 он 38 болсон. Тэгээд дараа нь бол 2008 онд 45 болсон боловч цөөнхөө өөртөө авсан. Парламентын амин сүнсэн цөөнхтэй байдаг байхгүй. Гэтэл цөөнх болсон нөхдүүд нь дандаа олонхийнхаа үрт ороод өвтчихдэг. Тийм учраас парламент хүмүл байдалд орсон. Тэгээ парламент амин сүнсгүй болчтоор иргэний хөдөлгөөнүүд энэ хүмүүс одоо ард түмний дуу хоолой гаргаж иж байгаа. Бид өөр тэр төлөөлөл нэг байсан л да. Энэ яагаад тийм байдалд орсон бэ гэвэл ерөөсөө цөөнх ажиллаа.
цөөнхийн ажил бол засгийн газрыг их хурлаа хянах. Тэгээ ялангуяа санхүү нийтийн санхүүг буруу бузар замаар явж байгаа. Тэр болгон дээр хяналт тавьж байгаа байхгүй. Одоо чинь 24 онд цөөнх бол тухайн үед цөөнх болсон бол ард түмний хүсэл байсан шүү дээ. Ядаж одоо ковидын үеийн 8 их найдын асуудал байгаа. Бид нар 8 их найдаар татаас хийсэн. Тэр яг зөв тарж юу. Одоо улс болгон чинь ковидын үеийнхаа бүх санхүүжлийг шалгаж байгаа шүү дээ. Тэг ковидоор далимдуулж ямар нэгэн нийтийн мөнгнөөс гард өрсөн бол бүгд ял өгч байна. Тийм учраас бид нар тэрийг шалгах хэрэгтэй байсан. Өмнө баг 76-аас ч одоо 67-8 судалтай байсан. Цөөнхөн хянаж чадахгүйс одоо саяын цөөнхийн гол ажил бол тэрийг л хийж байгаа. Гэтэл сая засгийн газрын өрт ороод тавьчихсан. Ардын намын нэг онцлог байдаг л да. Би өөрөө заалнаас 2 ч удаа дэвшиж байсан. Одоо 30 дахь хурлаас бол би 500-ны санал авч ирсэн 1000 хуралдаад. Тэгвэл өмнөх өдөр нь одоо 2 эрдэнэ дараа 1000-ны саналаар намын дарга болоод маргааш нь 640 хүний саналаар баг хурлын гишүүн болж ирсэн. Тэр чинь бас манай орон нутгийнхаа манаас айгүй асуудал явж ирсэн. Тэр нь бол бидний төлөөлөх хүн манай орж чадахгүй байна. Тийм учраас тэгэхэд намын дарга болсон 640 санал би 500 санал аваад тэгтээ гараагүй боловч нийт их хурлын гишүүдийн 50-наас санал өгч ирсэн. Өмнө нь бас нэг тийм бас явдал болж ирсэн. 400 гаруй. Энэ зааднаас сонгох маш хэцүү байдаг юм л да. Уг нь тийм механизм ч бараг болцоо их багтаа. Гэхдээ бол энэ нэг онцлог нь ардын намын гол юу гэвэл намын дарга болсон үнэ баг хурлаар өөрийнх нь одоо ингээд тааллар гэх юм уу те одоо ингээд баг хурл буюу өөрийг хамгаалах багаа гаргаж ирдэг байхгүй. Тийм учраас тэр хүн бодлого юмаа хэрэгжүүлэхэд саад болохгүйгээр зөв бол зөв, буруу бол буруу болтлоо явдаг юм. Тийм учраас бол энэ бас нэг юм хамгаалтын механизм би нэг механизм яриад байгаа шүү дээ. Хэрэг улс төрийн том шийдвэр гаргаад оюутлан гэрээч юм уу 5 толгой ч юм уу төмөрсөн тэр хүнээ хамгаалах механизм нэг хэлбэр нэг байгаа шүү.